та нартай Madness-ийн зочин гэдэг дууч үзүүлээ. Намайг авахаар намайг ирлээ. Үзэгслэн сайхан намайг ирлээ. Зөөлөн бороотой ирлээ. Явъя чиний ээж ирлээ гэлээ. Над руу залтай биш юмаа. Цонхоор орж ирдэг сонин зочин ёо. Парас минь зөөлөн барих ёо. Салах ёс хийсэн үү? Тэгэл одоо явъя. Намайг би учраа хэлээ. Цаг минь болсныг би мэдсэнгүй. Цайгаа ожимсэнгүй. Энэ дуугаа дуусгаж чадсангүй. Хайруудын залтай мишиг юмаа. Чамайг хүлээх зам надад талхан. Би бодирдоо чиний цаг хугацаа. Дуучин харин би дуусгаж чадна. Янзын гоё аялгуудад байна тийм. За. Гоё дуулдаг юм байна. Багш нарын нүдэнд өртгөөс шарахгүй мэн. Тийм. Ер нь гоё хоолойтой юм байна. Гитарч бас муугд орж 1 жил сурсан гэхэд энэ давгүй тоглож шít. Ер нь хөгжим урлаг их сонирхолтой бах тий. Ер нь авиас ч бас байна. Аав ээж нь юу гэдэг вэ? Ер нь эцэг хийх нөлөө бас бий юу? Бага. За тэр тухайн сонсъё. Тэр тухай гэвэл ээж нь ерөөсөө орой болгон гитар яг цэвэр тоглож сурах гад дараа тоглоод байж байгаа ч ерөөсөө боли ингэдэг боли одоо дуусах гэж ерөөсөө хийдэггүй. Тэгэл яг л тавраа зүгээр сайхан яг өөрөө хөгжиж ивэл болоо гэсэн тийм бодолтой байдаг. Их дэмжижсэн юм тийм ээ. Их дэмжижсэн. Гитар солиход гитараас олж авах ч гэсэн их дэмжлэг үзүүлжсэн. Урлагийн нөлөө бий юу? Одоо танаа аав ээжийн талд ч юм уу? Эсвэл танаа аав ээж чинь нэг нь дуулдаг хөгжимддэг ч юм уу тийм байна. Аав ээж хоёр бол хоёулаа дуулдаг. За. Тэгээд ерөөсөө манай үеэл тийм хамаатан ерөөсөө урлагийн байгаагүй ч гэсэн өөрсдөө бол дуулж өгч үздэг. За. Тэр ахигч эсвэл дүү байна доороо. Бага. Тэр төрсөн 4 ахтай доороо 2 дүүтэй. За. Тэд нар хөгжим тоглодгоо ер нь дуулдаг урлагийн авьяастай хүн байна. Бага. Манай 4 ах бол дөрвөлээ хөгжим тоглож байгаа. За. Тэгээд 2 нь доолдог. Тэгэхээр ер нь бол чиний энэ гитар тоглох болон дуулах ах нарын чинь бас нөлөө байсан биз дээ. Аав ээж чинь нөлөө бас байж тийм ээ. Тэгэхээр хөгжим өөрөө ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлдөг байх юм тийм ээ. Хөгжим тоглодог, дуулдаг, урлагийн
энэ нөлөө ер нь цаашаа ингэж дамждаг байх юм шүү дээ. Нэгээс нөгөөд чамаас найзууд чинь хэр үлгэрээр дураар авж юм. Одоо юу гэдгийг хөгжим могц сонирхдаггүй, дуулдаггүй энэ найзууд ер нь хүрээлэл чинь бий юм. Тэд нар чи одоо ер нь хөгжим сурын мэрий гэсэн хүсэл эрмэлзэл төрөх юм уу? Бага манай багийнхан байгаа. Тэгээ гитар сурыг гэсэн бол хоёр хүүхэд одоо надад сурыг. Нэг нь бол өөрөө сайхан гитар авсан. Тэгээ чамаас уушвал гэж хэлж ийсэн. Тэгэхээр ямар ч нөлөө бол ингээд байдаг юм те. Тэрийг хоёлаа олж харж шít. За. Гитар дээр өөр гоё юм аялгау тоглож сурсан уу? Гитар дээр баг зэргийн байгаа. За тэрнээс сонсож болох уу? За. Жишээлбэл киноны аюулгүй. За Содом нь ямар ч гэсэн өөрийнхөө тухай тэгээд ер нь хөгжим сурах болсон шалтгаан, хөгжим сурахад тулгарч ирсэн өндрөл бэрхшээл, өөр тохиолж ирсэн зүйлсийн талаар ярилцлаа. Баярлалаа. Тэгээд залуучуудад бас гоё юм уриалахгүй. Ер нь энэ хөгжим сурсны нөлөө ер нь хүнд яаж тусдгийг те. Ер нь давуу тал байгаа л үгүй дээ тийм ээ. Тэгээд найзуудаа хөгжим сурахад уриалчихгүй. Энэ завшааныг гიშгэлээд. Хөгжим сурснаар ер нь л тийм лидтэй бас сонсголттой болдог. Тэгээд ер нь дуулах хүсэлтэй. Одоо ер нь гадуур дуу хөгжим газар авч чинь хүн болгол дуулж чинь. Тэгээд ер нь хөгжим сурвал ер нь гоё өөрөө яг давхар хөгжим сурснасаа давхар дуулдаг болно. Сонсгол сайжрна. Тийм өөр шиг таалаа. Хөгжим сурцгаа. Тэр хөгжим сургач бас нэг асар их юм тогтоодог. Тэр нэг аккордуудаа тогтоон, ритм тогтоон. Дээрээс нь нэг баруун зүүн тарих салдаг гэж ярьдаг шүү дээ. Зэрэг олон үйлдэл хийдэг тийм ээ. Тэгэхээр энэ хөгжим сурахын процесс өөрөө бас хичээлийн одоо нэг хичээлийн идвэх, тэгээ хичээлдээ сайжрах энд бас нөлөөтэй байна. Юу? Ер нь нөлөө байна уу? Нөлөө чиний амьдралд байгаа. Ер нь юмыг хурдан тогтоодог. Ер нь сурлах хэрэг одоо сурлага ер нь тийм сайн биш. Тэгтээ нэг айхтар муу бол биш үстэй тий. Би ер нь хөгжим тоглодог хүмүүс их гүйлгээ ухаан сайтай. Тэгээ ер нь их олонтой тий нийтж тийм байдаг гэж ойлгодог юм. Тэгээ ер нь бол тэгээд дагаад бас нөгөө нийгмийн идэх оролцоо сайжирдаг учраас бас нөгөө хүүхдүүд ингээд нөгөө яг дуртай юмдаа өөрийгөө зориулах тийм их чадвар сайн нэмэгддэг юм шиг байна зүгээр. Тэгэж анзаардаг. Тэгэхгүй бол яг өөрөө юу дуртайгаа мэдэхгүй явж идэг залуучууд хүүхдүүд олон байдаг шин. Тэгээ нөгөө өөрийгөө хөгжүүлдэг. Яг байгаа газараа байж идэг. Хүн шаардахгүй бол хийдэггүй. Хүн шаардаач бүр хийхээ ирчдэг. Яг компьютерийн тоглоом ч юм уу тий. Тэгээ сууж идэг шин. Тэгэхээр тэр асуудлаас ангижрах одоо гарцуул гэдэг юм уу хөгжим урлагл юм байна гэж би хараад байгаа. Зүг бах тийм ээ. Чиний амьдралаас ч гэсэн би бас тэгж харлаа. За ярилцсан баярлалаа. Содоо цаашдын сурж хөдөлмөрлөх бас удахгүй мэрэгчлээ сонгох бах тийм. Мэрэгчлээ сонгох тэр алхамд нас амжилт хүсье.
бас улам илүү сайн хичээгээд бас урлагийн хүн болч магадгүй юм тийм ээ. Тэгээд уран бүтээлийн амжилт хүсье. I went across to Switzerland where all the rivers be to try there to Europe with my yodel-o-tio. I climbed a big high mountain on a clear and sunny day and made a yodeling galloping in Switzerland. Sit down into yodel, yodel-o-ti-o-ti, yodel-o-ti-o-ti, yodel-o-ti. Sit down into yodel, yodel-o-ti, yodel-o-ti, I went across to Switzerland where all the rivers be to try there to yodel with my yodel-o-ti-o. I climbed a big high mountain on a clear and sunny day and made a yodeling galloping in Switzerland. Sit down with to yodel, yodel-o-ti-o-ti, yodel-o-ti-o-ti, yodel-o-ti. Sit down with to yodel, yodel-o-ti, yodel-o-ti.